засагч чанд маань Майс компанитай 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн үнийн дүнхээр концессийн эрхээ олгосон асуудал. За хоёрдугаарт бол энийг бол төсвийн хуулийг нөхцөлтөөр зөрчсөн юм асуудал байгаа. Хоёрдугаар үүний зэрэгцээгээр ашиг сонирхлын зөрчлийн хуулийг нөхцөлтөөр зөрчсөн байгаа. За хүүхдийн мөнгөн дээр төсвийн хуулийн нөхцөлтөөр зөрчсөн. Та бүхэн маань мэдж байгаа. Засгийн газар байгууллагатаа хүүхдийн мөнгийг босох тогтоож олгоно гэсэн эхний шийдвэр. Хоёрдугаарх нь бол за бүх хүүхдэд олгохдоо тодорхой босгоос дээшхийг нь тодорхой хугацааны дараагаар олгоно гэсэн. За үүний дараагаар энэ шийдвэрээ цуцлаад тодорхой босгоос зөвхөн дааш өгнө гэсэн. За үүний дараагаар 7 сарын 4-нд сонгуулийн үеэр бүх хүүхдэдээ олгох шийдвэр гаргасан боловч үүнийгээ төсөвт суулгаагүй хууль бусаар олгосноос өнөөдөр одоо хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олохгүй байх юм ёстой нөхцөл үүссэн байна. Үүний зэрэгцээгээр Эрдэнэс тавталгаа өнөөдөр эдийн засгийн 5.3% өсөлтийг хангаж байгаа гол объектуудын нэг нь байна. Засгийн газрын тэргүү ерөнхий сайд 4-р сард төсвийн тогтолцоод 2017 оны эдийн засгийн өсөлт хасах 1.2 байна гэж үүний улмаас 7 төрлийн татварыг нэмсэн, нийгмийн даатгалын чимтгэлийг нэмсэн, тэтгэврийн насыг нэмсэн ийм одоо шийдвэрүүдийг гаргасан байгаа. Гэтэл эдийн засгийн өсөлт бол 5.3%-тай. Энэ бол Эрдэнэс таван толгоогоо бол бусдад одоо борлуулах бүрэн ашиглууд яриа хэлцээрийг явуулж энэ үйлдэлийг давтсан Эрдэнэс хот ерөнхий сайд бол үүнийг хийхдээ олон улсын гэрээний тухай хууль өөрчлөлт хийж өөрөөр хэлбэл улсын хурд үндсэн хууль даасныхаа дагуу олон улсын гэрээг сойрхон болгох цуцлах эрхийг нь хасаж үүний дараа улсын хурд оруулахгүйгээр Эрдэнэс таван толгой 49%-ийг гадны этгээдэд худалдах буюу бүрэн борлуулах 400 сая доллараар энэ одоо гэрээ хэлцээрийг явуулж давтсныг улсын хурд дээр бид зогсоосон юм уу гэж явуулсан байна. Эрдэнэ хотын засгийн газрын үед олон улсын байгууллагуудаас агентлагуудаас Монгол улсын дээдч зэрэглэлийг 2 удаа дараад бууруулсан. Нэгдүгээрх нь 2016 оны 8-р сарын 26, хоёрдугаарх нь 2016 оны 11-р сарын 18-ны өдөр. Эхний удаагийн өмнөх засгийн газартай холбож өгөх юм а гэтэл 2016 оны 11-р сарын одоо 18-ны өдөр Moody's агентлаг Монгол улсын дээдч зэрэглэлийг CA1 болгож бууруулж өөрөөр хэлбэл Данпуурын өмнөх ирэмд авчирсан. Үүнийг нь тайлбарласан албан ёсны дүгнэлтэндээ Эрдэнэ хотын засгийн газрын үйл ажиллагааны удаан чадваргүй байдлаа холбож дүгнэлсэн байгаамаа. За үүний зэрэгцээгээр Эрдэнэ хотын засгийн газар Монгол ардын намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нийцүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Ард түмнийхээ эрх ашиг нийцүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Бүлэглэлийн эрх ашиг нийцүүлсэн үйл ажиллагаа явуулсан. Нам дамсан, хууль хүчний байгууллагын оролцоотой, бизнес бүлэглэлийн оролцоотой ийм үйл ажиллагаагаа явуулж үүнийг одоо өнөөдөр дараа нь хамгаалж байгаа гэж одоо нэр бүхий одоо 31 гишүүн эсэргүүцэж байгаа. Монгол ардын намын бүлгийн дарга хаян хэрвээ завсарлага авах эрхгүй. Энэ асуудлаас завсарлага авах хэсэг асуудлыг сан хураалтаар Монгол ардын намын бүлэгдээр шийдэж одонхын сандаар завсарлага авахгүй гэдэг шийдэл хүрсэн байгаа. Зөвхөн энэ асуудлаар чуулган хурдж өнөөдөртөө багтаж одоо шийдвэрлэх ёстой. Өмнөх парламентын үед энэ хугацаанд багтаж шийдэж байгаа юм аа гэдэг ийм тайлбарлыг хийж авах шиг байна. Гэтэл бид өнөөдөр эрхцүүд төрийг хөгжүүлнэ гэдэг амлалтыг өгсөн. Бусдын хууль зөрчсөн үйлдэлийг дуурайнд авах ёсгүй. Тийм учраас өнөөдөр улсын хурлын дарга нэгдүгээр өнөөдөртөө багтаж шийдэх бол шууд одоо дэгийн тухай хуулийн 38-2-ыг зөрчиж үүний улмаас одоо үндсэн хуулийн одоо хууль дэслэх зарчмыг зөрчсөн юм үйлдэл явж байна. Дэгийн тухай хууль өөрөө үндсэн хуулийн харилцааг зохицуулж байгаа ийм асуудал байгаа. Улсын хурлын дарга улсын хурлын тухай хуулийнхаа дагуу улсын хурлын чуулганыг хуулийн дагуу удирдан зохион байгуулалт үүрэгтэй. Энэ хүн чуулганаа зөвхөн өнөөдөр өчигдөр, уржигдөр зарлах хуулийн хүрээнд өнөөдөртөө багтаж шийдэх бүрэн боломжтой өөрөөр нь үүргийн асуудал. Улсын хурлын даргын үндсэн хуулийн эрх одоо зөрчсөн ийм асуудал үүсэж байна. Хоёрдугаар Монгол ардын намын бүлгийн дарга хаян руу бол бүлгийнхаа шийдвэрийг зөрчиж завсарлага авсан үйлдэл явж байна. Гуравдугаар улсын хурлын тухай хуулиараа ээж чуулганыг зөвхөн ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг шийдэх ийм одоо зэгтэй хуультай байгаа. Тийм учраас үүнээсээ одоо хазаахыг одоо ийм гаргалаа. Дахин хэлэхэд энэ хоёр хүний одоо хоорондын маргаан 30 хүний
асуудлыг тавьсан үндэслэл огт хамаарахгүй энэ хамтдаа энэ асуудлыг огт дуртаагүй хууль зөрчсөн асуудал дурдсан миний саяхан хэлдэг засгийн газрын бүтэн нэг жилийн хугацааны одоо хууль бус болон одоо бусад энэ одоо ноцтой хадаад зүйлийг одоо зөвшөөрсөн байгаа гэж хэлж За энэ Монгол улсын ерөнхий сайд жаргал судалгааны эрдэнэ энэ албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд одоо байж болох бүх аргыг хийж байгаа. Очин гишүүдийг бүрхийж доромжилж байгаа, хууль хүчний байгууллагаар далаалган айлган сүрдүүлж байгаа, зарим хүмүүсийг одоо шууд худалдан авах ийм одоо ажиллагаа хийж байгаа, болон хийхийг давтж байгаа. За энэ хүн болоод үндсэндээ очин гишүүн тавихтаа зарчмын санд тавьсан байгаа, хууль зөрчсөн санд тавьсан байгаа. За энэ хүн дээр нэмэгдэж хамгийн сүүлд нямдар гишүүн нэмэгдсээр 31 болсон. Үүний зэрэгцээгээр Монгол Ардын намын бүлэгтээр бас дэмжин гэсэн одоо хоёр хүн бол өөрсдийнхөө албан бадантай байр суурь өнөөдөр албан ёсоор илэрхийлсэн гэсэн учраас тэр хүмүүсийн өмнөөс бас тайлбар хийх хэрэггүй ба. Багцгүй Монгол Ардын намын бүлэг дотор энэ асуудал олон болсон байгаа. Тэгээ энэ асуудал бол энэ гишүүдийг Монгол Ардын намаас одоо хөг асуудлыг тавьсан ярьсан нь бол энэ үнэн. Багцгүй Монгол Ардын намын өнөөдрийн удирдах зөвлөлд тэр зэрэг чадамжтай байна. Монгол Ардын намын удирдах дээл байгууллага бол Монгол Ардын намын эрх хурд. Бид Монгол Ардын намыг сайн байгаасаа, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээгээсээ, ард түмнийхээ дунд байгаасаа, алдаа дутагдлаасаа салаасаа, утгаа дөөрөөс салаасаа гисний үүднээс Монгол Ардын намын эрх ашиг үүний дээр Монгол улсын одоо эрх ашигын төлөө энэ асуудлыг бас зөвшөөрж байгаа гэдэг. Нэг бол болгоны хордооны зэрэг зөвшөөрөх тохиолдолд одоо тэр цааш ямар хариуцлага өгөх энэ асуудлыг яаж тэрөө өнөөдөртөө багтаажны асуудлыг шийдэх хүн бол улсын хурлын даргын одоо үндсэн хууль зөрчсөн асуудал бол шууд явж байгаа гэдгээр хариуцлагатайгаар хэлээ. Хоёрдугаарт улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга хаяа Орвагийн одоо бүлгийн шийдвэр зөрчсөн асуудал бол нэгэнтээ үүссэн байгаа. Бүлгийн даргын асуудлыг одоо бид тавьж шийднэ. Нэмэгдсэн гишүүн хий. Яг намаас